Сайн бацхан өнөөдрийн видеогоор бүгдээрээ нэгсийн нэгтлэн бодох бүртгэл програм дээр бүртгэл хөтлөгчд хэрэглэгдэх нэгэн чухал хэрэглүүртэй танилцгаая. Энэ нь юу вэ гэхээр нэгтлэн бодох бүртгэлийн дансны төлөвлөгөө юм аа. За дансны төлөвлөгөөгөө програм дээр нээж харцгаая. Тэхийн тулд дэд системийнхаа лавлах болон бүртгэлийн тохируулга руу ороод навигац самбарын бүртгэлийн тохиргоо гэсэн энэ хэсгийн хамгийн сүүлийн мөр болох дансны төлөвлөгөө гэсэн зэс рүү орно. За ингээд таны өмнө данснуудын жигсаалт нэгдэж байна. За уг жигсаалттайгаа бүгдээрээ танилццгаая. За энэ эхний баг нь ямар учир утгатай вэ гэхээр тухайн дансны маань товчилсон код нь байна. За 3 болон 4 дахь баганд тухайн дансны нэр нь монгол хэл дээр болон орос хэл дээр байна. Бүх данснууд яг ийм маягаар байгаа. Дансны код, дансны нэр монгол хэл дээр, дансны нэр нь орос хэл дээр. За энэ эдвэх гэсэн багнаас ТБ буюу татврын бүртгэл гэсэн баг нь хүртэл энэ хэсэгтэр тухайн дансны онцлогийг ингээд харуулж өгсөн байдаг. За жишээ нь тайлбарлая л да, эдвэх гэсэн ихний баг нь тухайн данс актив уу, пассив уу, эсвэл актив, пассив уу гэдгийг ингээд харж болно. Ингээд актив данснууд явж байна, актив, пассив данснууд явж байна. За одоо пассив дансыг харцгаая. П үсэгтэй байвал пассив данс гэсэн үг. За энэ байна. П үсэгтэй. За дараагийн баг нь нийт гэсэн нэртэй. Энэ ямар учиртай данс вэ гэхээр тухайн дансан дээр төгрөг болон валютаар бүртгэлээ зэрэг хөтэлдэг бол дансныхаа тохиргоон дээр ингээд энэ валютын гэсэн хэсгээр жагтлаад өгчнө. Тэгэнгүүт жигсаалтан дээр нийт гэсэн мөр дээр ингээд зөв гэсэн айконтой байдаг. За дараагийнхаа багантай танилццгаая. За тоо гэсэн байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тухайн дансан дээр мөнгөн болон тоон хэмжигдэхүүнээр бүртгэлийг зэрэг хөтэлдэг бол энэ тоо гэсэн баган дээр нөгөө дансныхаа ард ингээд жагт тэмдэгтэй байна. За энэ дансыг харъя тийм ээ. 1160 буюу мөнгөтэй адилтгах хөрөнгө гэсэн данс байна. За мөнгөтэй адилтгах хөрөнгө гэхээр богооны билет байж болно, ямар нэгэн тоглолтын билет ч юм уу, үнэт цаас гэх мэт зүйлүүд байж болно. Тэгэхээр 1160 гэсэн дансан дээр тэр нийт баримтуудын дүн нь орж ирнэ. Тэгээ хэдэн ширхэг тийм баримт байна вэ гэдгийг энэ дансан дээр хөтэлдэг гэсэн үг. За дараагийн баг нь энэ хаалт тэмдэгтэй баг нь байна. Энэ ямар учиртай баг нь вэ гэхээр уг баганд газар нэгжээр бүртгэл давхар хөтлөгддөг данснууд ингээд жагт тэмдэгтэй байдیں۔ Ингээд энэ жишээ нь 6001 гээд казан дахь бэлэн мөнгө гэсэн данс байна. Тэгээ газар нэгж бүрээр бүртгэлээ хөтэлдэг гээд ингээд жагт тэмдэгтэй байгаа. Ингээд шинж чанар төрөл гэх юм уу да. За сүүлийн баг нь онцлогийг харуулсан сүүлийн баг нь ТБ буюу татврын бүртгэл гэсэн баг нь байна. Уг баганд нь болохоор татврын бүртгэлд хэрэглэгддэг данснууд ингээд тэмдэглээд өгсөн байна. Жишээ нь ингээд 12.00, 12.01 гэх данснууд татврын бүртгэлд ашиглагддаг гэсэн үг. За харин одоо энэ субконто 1, субконто 2, субконто 3 гэсэн багнууд ямар учиртай вэ гэдгийг тайлбарлаж өгье. Субконто гэдэг үгийг дансны задаргаа гэж эсвэл дансны шинж чанар гэж ойлгож болно. Нэг данс 1-ээс 3 субконтотой байх боломжтой. За жишээн дээр тайлбарлаж өгье. 12.01 гээд байгууллагаас авах авлага гэсэн данс байна. Уг данс маань 3 субконтотой. Эхний субконто нь харилцагч. За энэ нь ямар учиртай вэ гэхээр 12.01 гэх дансан дээр бүртгэгдсэн нийт авалгуудыг харилцагч байгууллагын нэр бүрээр нь задалж бүртгэдэг гэсэн үг. За дараагийн субконто нь 12.01 данс маань энэ байна. Гэрээнүүд гэсэн субконто байна. Субконто 2 гээд. Энэ нь ямар учиртай вэ гэхээр жишээ нь манай байгууллага А гэдэг компаниас сая төгрөгийн авлага авах ёстой гэж үзье.
Тэгээд тэр сая төгрөг маань дотроо гэрээнийхээ тоогоор задардаг гэсэн үг. Жишээ нь эхний байгуулсан гэрээгээр бид нар тэдэнд 500 мянган төгрөгийн бараа нийлүүлэх ёстой. Тэд нар мөнгөө төлөөгөө 500 мянган төгрөгийн авлага үүснэ гэсэн үг. Хоёр дахь нь жишээ нь хоёр дахь гэрээ нь 200 мянга ч юм уу ингээд аа нэг байгууллага дээр харилцагч байгууллагын авалгыг гэрээнүүдийнхэн тоогоор задлж бүртгэдэг гэсэн үг. Субконто 3 нь харилцагчтай хийх тооцооны баримт гэсэн субконто байна. Энэ нь болохоор нэг гэрээний дагуу авах ёстой авлага хид хідэн тооцооны баримтаар задарч тусдаа орж ирсэн бол тэр тооцооны баримт бүрээр нь задалдаг гэсэн үг. Ингээ харах юм бол ойлгомжтой болно. 12.01-д байгаа нийт дүнгийн харилцагч байгууллагын нэрийнхэн тоогоор гэд задлж бүртгэнэ. Нэг харилцагчийн авалгыг байгуулсан гэрээнүүдийн тоогоор задлана. Нэг гэрээн дээрний дагуу авах ёстой авалгыг харилцагчтай хийсэн тооцооны баримт эсвэл хийх ёстой тооцооны баримтын тоогоор ингээд задлаад ингээд 3 үе шаттай гэсэн үг. Ингээ хамгийн том нь энэ харилцагчаар задарна, харилцагч нь гэрээгээр задарна. Гэрээнүүд нь харилцагчтай их тооцооны баримтаар задарна гэсэн үг. За ингээд энэ мэтчилэн данснууд маань 1-ээс 3 субконтотой байдаг. За бас субконтогүй ч данснууд байдаг. Энэ нь зөвхөн 11.93 буюу уг дансан дээр. Энэ төр данс болохоор субконто байх шаардлагагүй байна. За энэ жишээ нь хувь хүний орлогын албан татвараас авах авлага гэж байна. Уг авлага маань нийт авлага маань 12.62 гэсэн дансан дээр хуримтлагтаад явна. Тэднийг задлах шаардлагагүй гэсэн үг. За одоо энэ 0000 гэсэн данс ямар учиртай данс вэ гэдгийг тайлбарлая. Уг данс маань анхны үлдэгдэл оруулахад ашиглагддаг туслах данс гэсэн үг. Жишээ нь кассаны анхны үлдэгдэл 500 мянган төгрөг байлаа гэж үзэхэд дебет тал дээрээ 10.01 гэдэг данс өгөөд кредит тал дээрээ 0000 гэж данс өгөхөд програм дээр кассан дахь бэлэн мөнгөний ихний үлдэгдэл орж ирдэг жишээ нь. За үүнээс гадна энэ хоёр дахь багныг тайлбарлаагүй орхисон. Энэ багныхын нэр нь хурдан сонголт гэж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр програм дээр ямарваа нэгэн бичлэлт хийх үедээ ингээд дансныхаа дугаарыг оруулахдаа за энэ дансыг жишээ нь харъя. 12.69.02 гэдэг данс байна. Нэр нь бензин дизелийн түвшний албан татварын авлага гэж байна. Энэ дансыг ашиглаж бичлэлт хийх үед 12.69 гэж цэг тавьчаад 02 гэх шаардлагагүй шууд 12.69.02 гэхэд уг данс маань гарч ирнэ гэсэн үг. За ингээд дансны төлөвлөгөөтэйгөө ерөнхийдөө танилцж дууслаа.